Green Chemistry. Химийн хөгжлийг Монголд. За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтган мэдлээ. За манай компаниас тогтмол явуулдаг онлайн сургалт эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийн сургалтын дээр бол LGC Group гэдэг компани талаар тэдний одоо энэ компани хийж байгаа худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний талаар Монгол хэрэглэгч нартай зориулсан онлайн вебинар зохион байгуулах гэж байна. За ялангуяа одоо дуурлага, дүүл үүсгэх температур, CRM буюу харьцуултын одоо баталгаажсан харьцуултын материал бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй орно. Энэ дотроо ялангуяа нефтийн бүтээгдэхүүн дээр илүү түлхүү ярихаар төлөвлөгдсөн байгаа. За LGC Group бол одоо 180 орчим жилийн түүхтэй ийм компани байна. За энэ бол 14 улсад өөрийн гэсэн одоо офстой. За энэ стандарт уусамлууд бол олон төрөл, олон чиглэлд за энэ болон хүнс, байгаль орчин, шүүх шинжилгээ, үйлдвэрлэл гэх зэрэг олон байгууллагуудад одоо олон чиглэлүүдээр бол үйлдвэрлэж өөрсдөө хийдэг. Өөрийн гэсэн одоо үндэсний баталгаажлалтын лабораторитой тэндээ бол маш сайн баталгаажуулаад хүргэдэг ийм онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байна. За бид нар бол 2019 оноос хойш энэ компанитай хамтран ажиллаж байгаа. Ялангуяа энэ Paragon гэдэг брэндийнх нь хүрээнд бол нэлээд ажиллаж ирсэн. За энэ жилээс бол бид нар илүү их өргөн хүрээнд хамтарч ажиллая. За дистрибьюторын эрх аваад за бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлт, за бүтээгдэхүүнүүдийн шин чанар ашиглалт, хэрэглэгч нартай үүсэж байгаа проблемуудыг, асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллая гэж санал тавьсан. За энэ хүрээнд бол манай ажилчид зориулсан тусгай сургалт явуулсан. За энэ удаагийн сургалтын дээр бол нийт Монгол хэрэглэгч нартай зориулсан сургалтыг явуулахаар төлөвлөсөн байгаа. За ингээд өнөөдрийн одоо LGC Group-ийн инвестицийн компани хамтарсан сургалтанд за ямар хугацаатай явагдах вэ гэхээр ойролцоогоор бол 1 цаг 30 минут орчим үргэлжлэнэ гэж тооцож байгаа. За энэ дээр нефт, хим, дурмтгай чанар, дүүл үүсгэх температур, баталгаажсан харьцуултын бүтээгдэхүүн, материал гэсэн энэ чиглэлээр бол LGC Group-ийн бүсийг хариуцсан дарга Orion NG, за мэргэжилтэн Азийн бүсийг хариуцж байгаа мэргэжилтэн Heng Ming Yong гэдэг хоёр хүн бол оролцож хэлбэл тавина. За орчуулагчаар манай брэнд менежер Нямд орж ажиллах юм байна. За эдгээр бол энэ хугацааг бол бид нэг орчуулагчтайгаа 90 минутаас 100 минут орчим үргэлжлэнэ гэж тооцож байна. За дараа нь та бүхний энд одоо сонссон мэдсэн зүйлийн талаар асуулт хариултыг энэ гадаадын мэргэжилтэнгүүдээс асуулт хариултын цаг байна. За мөн түүнчлэн Монголд энэ LGC Group-ийн стандартуудыг ашиглаж байгаа хэрэглэгч нарын зарим хэрэглэгчийн сэтгэлдлийг бол оруулахаар байна. За түүний дараа оролцогчдын дунд шагналтай асуулт хариултын тэмцээн явуулдаг уламжлалтай байгаа. За 4 хүнд нь бол 4 хүнийг шалгаруулж тус бүр 50,000 төгрөгөөр шагнадаг ийм манай уламжлал байгаа. За ингээд энэ уламжлалт асуулт хариултын дараа бол нэгтгэн дүгнэх байдлаар өнөөдрийн сургалт семинарыг төлөвлөсөн байна. За ингээд та бүхний өмнө LGC Group-ийн менежерүүдийг урьж байна. За Heng Ming Yong гэдэг хүн та бүхэнд илтгэл танилцуулна. So, okay, Ming Yuan, we are ready for you. Okay. Hello, everyone. Maybe I should let Orion do a small presentation first, or maybe not. Okay. Anyway, I can start the presentation.
Okay, hold on, let me share my screen. Okay, so good afternoon, everyone. I'm Ming Yuan. I'm stationed in Singapore, and I'm the sales specialist for the APAC region. So today I will share on the overview of viscosity, flashpoint, and certified reference material, especially from the Paragon Scientific portfolio, which is a LGC company. Okay. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бол Хэн Мин Юан гэж гэдэг. Би LGC Group-ийн Аз бүсийн одоо борлуулалтын мэрэгчлэлтэн бөгөөд бүтээгдэхүүний мэрэгчлэлтэн байгаа. Түүнэд та бүхэндээ 100 дахь чанар, дүүлийн үүсэх температур болон баталгаажсан харьцуултын материалын тухай ярьж өгнө. Тэгээ голцоо Paragon Scientific салбарынхаа бүтээгдэхүүнүүдийг төлхөө ярьж өгнө. Okay. Okay. So a little bit about myself. So I am a sales specialist in LGC Standard for the PAC region. Previously, I was working in Merck, and I have a few years in the research institute in Singapore, and of course as a chemist. So I studied in Switzerland, and I also did my master's in Japan. So from my background, I'm a chromatographer. I do a lot of chromatography, analytical chemistry, and now I'm actually in the commercial area to provide support in the APAC region. So my expertise are actually more of the small molecule and chromatography and separation. But this presentation, I try my best to answer all your questions. If not, I will bring it back to the factory. За тэгэхээр өөрийнхөө тухай товчхон танилцуулахад би бол одоогийн байдлаар бол AGC Standard Group-ийн Аз бүсийн борлуулалтын мэрэгчлэлтэнгээр ажиллаж байгаа. Өмнө нь бол Merck Group-д ажиллаж исэн. Мөн одоо нөгөө Сингапурын нөгөө судалгаа шинжилгээний байгууллагад ажиллаж исэн. Залуу хиймч Сингапурын залуу хиймчдийн байгууллагад бас ажилладаг байсан. Доктороо бол Швейцар улсад хамгаалсан. Мөн Япон улсад үндсэн сургалтаа төгссөн. Мэргэжлийн хувьд бол хроматограф дээр хамгийн их ажиллаж байсан. Хроматограф болон аналитик хийм дээр ажилладаг байсан. Тэгээд жижиг молекул дээр болон хроматограф дээр элементүүдийг салгах тал дээр хамгийн их ажиллаж байсан. Тэгээд та бүхэндээ бас өнөөдрийн танилцуулган дээр та нараас үүссэн асуудлуудыг бүгднийг хариулах гэж хичээн. Мэдгүй зүйл байвал бас мэддэг мэргэжилтэнгүүдээс мэдээд эргээ хариу өгөх болно. Okay. Okay. So a short history on Paragon Scientific. So Paragon Scientific is founded in 1994. So we actually try to produce physical properties calibration standard for the highest level of metrological traceability. So some of these measuring standards, primary standards, Paragon uses to certify these CRMs are normally used in the national laboratory around the world. So as you can see, we are actually of very, very high standards. Okay, so in 2001, we achieved the accreditation of ISO 17025 under the UK accreditation system. Then about 7 years later, we achieved ISO Guide 34. So Guide 34 is the old version of the current one, which is ISO 17034. And we also got that certification in 2018. So now in 2021, we are acquired by LGC. So Paragon Scientific is a LGC company now. Тэгэхээр за Paragon Scientific компани бол харьцуултын стандарт баталгаажсан харьцуултын материалыг бол 1994 оноос хойш үйлдвэрлэж ирсэн. Мөн Paragon Scientific-ийн гаргаж байгаа энэ баталгаажсан харьцуултын материалууд нь болвол одоо ихэнх улсуудын үндэсний лабораториудад ашиглагддаг хамгийн түгээмэл ийм уралжууд байдаг. 2001 онд Paragon Scientific нь Их Британи улсын UCAS
гэдэг компаниас ISO 17025 гэсэн сертификатаа авсан. 17025 нь болвол баталгаажсан харьцуултын материал үйлдвэрлэх сертификат байгаа. Мөн 2008 онд энэ 17034 гэсэн ISO сертификатаа нэмэлтээр авсан. Энэ нь бол үйлдвэрлэж болно, бусдад зааж болно, мөн үйлдвэрлсэн бүтээгдэхүүнүүдэд борлуулж болно гэсэн сертификат байгаа. Тэгээ Paragon Scientific нь 2021 онд LGC Group-т нэгдэж одоо LGC Group-ийн охин компаниар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Okay. So when we talk about standards, there's always a value of uncertainty. So all certified materials will have some level of uncertainty. So as you can see here, even like viscosity, there's also an uncertainty percentage. What is the percentage? So this uncertainty is a measurement that determines the quality of the standard that takes account into many factors, such as the manufacturing, the certification process, so to obtain a final value of the uncertainty. So as a company, we always try to obtain or improve our process to be of the lowest uncertainty possible. So one thing I need to mention is the uncertainty is often confused with acceptability criteria when used with the reference material. So the acceptability criteria actually is determined by the method that is used or the method precision, not the reference material uncertainty. So these are the calculations that the user need to define to see what is accepted for their industry. So for LGC, we have, if you look at our certificate of analysis, when we provide to you, there's always an uncertainty value that is present. And of course, the corresponding region and how much is the uncertainty. Okay. За тэгэхээр бид нар ер нь бол энэ харьцуултын материалын тухай ярихад бол ер нь тодорхой бус байдал бол үргэлж байдаг. За тэгэхээр энэ тодорхой бус байдал гэдэг бол тухайн харьцуултын материал чинь дотроо яг нөгөө тухайн шинжээчдийн олж чадаагүй тодорхой бус нөхцөлийг үүсгэж байгаа агуулгууд байдаг. За энэ агуулгууд бол дэвшлээд байх тусмаа илүү найдвартай харьцуултын материал байдаг. Тэгээд Paragon Scientific бол таны худалдаж авсан бүх бараан дээр дагалдуулж өгж байгаа COA MSDS Center дээр болвол энэ тодорхой бус байдлын хувийг бол дурдсан байдаг. За тэгээ ихэнх хүмүүсүүд бол энэ дээр бас энэ тодорхой бус байдлыг хүлээн зөвшөөрөх дүнтэйгээ андуурдаг. Тодорхой бус байдал чинь болвол харьцуултын материалаас чинь үүсдэг болвол хүлээн зөвшөөрөх дүн чинь таны ашиглаж байгаа арга байрлалаас чинь болдог. Тэгэхээр таны ашиглаж байгаа одоо Aston D1480 юм уу, Aston D2162 юм уу те тэрэн дээр чинь болвол зөвшөөрөх дүн чинь хідвэ гэдгийг COA MSDS дээрээс тодорхой бус дүнтэйгээ харьцуулаад ашиглаж болох үгүйгээ харьцуулж харж болно шүү. Okay. So firstly, one of the most important or one of the first reference material I'll talk about is viscosity. So viscosity reference material. So when we talk about viscosity, what type of industry is using viscosity reference material? So you have petrochemical, the most important user, and then you have paints and coating. You need to see how viscous is how thick is the material. Food and beverage, okay, maybe their jam or some sauce. What is the viscosity? Medical, we do have medical grade or food grade materials for viscosity testing, and of course cosmetic. So there is many type of viscosity standard that we can provide. So these are just some of the example. Okay.
За тэгээд хамгийн түрүүнд ярих баталгаажсан харьцуултын материалын хувьд бол бид нэр зургатгай байдлын харьцуултын материалын тухай ярина. Энэ нь бол одоо яг одоо хамгийн түгээмэл ашигладаг салбарууд нь гэвэл одоо нефтийн хийм, будаг бүрээс, хоол хүнс ундаа, ангаах ухаан болон гоо сайханд хамгийн түгээмэл ашиглагддаг. Тэгэхээр энэ 5 салбараас гадна бас бусад бүх салбарт харьцуултын материал нийлүүлэх боломжтой байдаг байгаа шүү. Тэгээ өнөөдөр эхний ээлжинд бол хэдүүлээ одоо зургатгай байдлыг тодорхойлох харьцуултын материалыг онцлогож ярина. Окей. Okay. So there is many test method for the viscosity standard that we provide. Okay, so at the highest level is the ASTM D2162 standard. So it's actually a basic calibration for the master meter in the manufacturer or at the government site that usually the normal labs will not use this kind of standards, but we do sell. So if you talk about small molecule, maybe this is the pharmaceutical material. So how is it being certified? How is it being certified is using this, they actually they benchmark the traceability of this standard is back to the viscosity of pure water at 20 degrees Celsius. So it's confirmed, and then we will test it up from 15 degrees to 100 degrees. So we have the range of the viscosity, and then of course we benchmark with 20 degrees Celsius. On the next scale, which is very popular, is the ASTM D445. So why is this ASTM D445 typically used? Because this have an expanded temperature range that can be used to qualify the product. So both industries will use this ASTM D445, and it have similar there is similar certification such as the IP71, which is in the UK, that's equivalent to the ASTM D445. Then next we have the ASTM D5293. So this is more for the cold crank simulator. So for countries that are very cold, they need to ensure that the viscosity of the certain product is within the specification at a cold environment. So ASTM D5293 has a range of -5 to -35 degrees Celsius. So why we cannot use this 5293 to reference back to 2162 is because ASTM 5293 is so cold that the water at this site will be frozen, so it cannot be referenced. We can only reference back to D445. Similar, we have also ASTM 2983, which is ASTM D29 is for the low temperature of the transmission fluid and the hydraulic fluid. So so one more thing is that ASTM 5293 is also very popular with the motor oil industry. Yeah. Okay. За тэгэхээр одоо нөгөө юу холбогдох туршилтын арга зүйний тухай ярихад бол одоо нөгөө хамгийн түгээмэл хэрэглэгддэг 4 арга зүйг нь одоо нөгөө слайдн дээр бичсэн байна. За эхнийх нь бол ASTM D2162 буюу Master Viscosity Meter ба зургатгай чанарын тосны стандартын үндсэн шалгалт тохируулах хийх нөгөө стандарт практик байгаа. За энэ нь бол ихэнх одоо нөгөө юу төрийн байгууллагууд бол энэ ASTM D2162-ыг ашигладаг. Яагаад гэвэл тухайн харьцуултын материалыг заагаад яг хамгийн анхдагч шатлуунд нөгөө юу заагаад нөгөө мөрдөж яг үнэн зөв ашиглаж гин үү, үнэн зөв тоо гарч гин үү гэдгийг баталгаажуулах боломжтой байдаг. За энэ нь бол тэгээд нөгөө юу цэвэр усыг
0-100 градусын хооронд хэмжилтүүдийг хийж бүх үр дүнгийн авчаад зах зээлд гаргаж байгаа нь бол цэвэр усны 20 градус дээр гаргасан үр дүнгийн харьцуулалтаар энэ Aston D2162 ашиглагддаг. За хоёрт нь бол Aston D445 гэж байгаа. Энэ нь бол одоо нөгөө юу өнгөгүй тунгалаг тэгээ шингэний кинематик зурамтгай чанарыг шалгах стандарт туршилтын арга байгаа. Тэгээд энэ нь бол ихэнх салбарууд бол энэ Aston D445-ыг бол 445-ыг бол ашигладаг байгаа. За тэгээд Aston D5293 гэсэн стандарт бас байгаа. Энэ хөдөлгүүрийн тос болон үндэсний нөөцийн хөдөлгүүрийн тос болон үндсэн нөөцийн илэрхий зурамтгай чанарыг хасах 5-аас хасах 35 градусын хооронд гүйтнээр эргүүлэх симулятор ашиглан шалгах аргачлал байгаа. За энэ нь бол хүйтэн орнуудад ашиглагддаг бөгөөд Aston D2162 шигээ буцаагаад нөгөө баталгаажуулах боломжгүй. Яагаад гэвэл энэ хүйтний орчныг болохоор хасах 5 дээр ус чинь хөлдсөн байдаг болохоор устай харьцуулахад ийм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ тусдаа хүйтний орчинд зориулсан тусгай аргачлал байдаг. За тэгээд дөрөв дэх аргачлал нь бол Aston D2983 гэж байгаа. Энэ нь бол эргэлтийн вискосиметр ашиглан автомат хурдны хайрцагны шингэн, гидролик шингэн, тослооны материалуудыг бага температурт шалгах нөгөө туршилтын арга байгаа. Тэгээ мэдээж одоо энэ дөрвөн аргаас өөр зөндөө олон арга байгаа ч гэсэн одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь энэ дөрв байгаа шүү. Okay. So we talk about the general purpose standard. So general purpose standard for our Paragon Scientific, we reference back to ASTM D2162, which is the best standard. So we certify them. You can see that we certify at 20, 25, all the way to 100 degrees, which is similar to water. And you can see in the certificate, we have all the values. Okay, some of our competitor, the certification, they only certify 20 degrees and 40 degrees. And the other temperature, they just certify with ASTM D445, I think. Yeah, D445. So ours is definitely much more precise than our competitor. And then you can use it for the viscosity measuring equipment. So our product come with a 3-year expiry date, and most of them is in the 500 ml bottle. And of course, you have the certificate at the same time. Okay. За тэгээд нөгөө харьцуултын материалын хувьд бол ерөнхий зориулалтын стандартуудаараа одоо нөгөө ангилагдана. Paragon Scientific-ийн нийлүүлж байгаа бүх харьцуултын материалууд бол Aston D2162-ийн стандартын дагуу баталгаажсан байдаг. Мөн 20 25 37 78 20 25 37 178 40 50 60 80 98 189 мөн 100 градус баталгаажуулдаг. За ихэнх өрсөлдөгч байгууллагууд бол ихэнхдээ зөвхөн 20 40 дээр баталгаажуулдаг болол Paragon Scientific энэ бүх температурууд дээр баталгаажуулдаг. Мөн дагалжж байгаа COC буюу нөгөө калиброкийн сертификатн дээр баталгаажсан үр дүнгуудын бүгднгийн дурдсан байдаг. Мөн нөгөө түрүүн ярьсан тодорхой бус дүнгууд нь бас тодорхой бичигдсэн байдаг шүү. Тэгээд бүх сертификатууд бол 3 жил дуусах хугацаа нь 3 жил дотор багт байдаг. Тэгээ ихэнх бодисынх нь урвалжийнх нь савлгаа нь бол 500 мл-ийн савлгаатай байгаа. Okay. So next is just one of the other more specialized standard will be the cold crank simulator standard.
So it's certified to ASTM D445 because it cannot be in, it's so cold they cannot use the ASTM D2162. So certification, we have -5 to all the way to -35. So most laboratories that are running the method ASTM D5293 will use this kind of standards. So it's also have this ISO certification of 17025 and 17034. So again, we have a 3-year expiry and a 500 ml bottle. Okay. За тэгээд дараагийнх нь бол CCS буюу нөгөө хүйтэн бөлөөрт симуляторын стандартууд байгаа. За энэ нь бол ASTM D445 стандартын дагуу баталгаажсан. Тэгээ хасах 5, хасах 10, хасах 15, хасах 20, хасах 25, хасах 30, 35 гэж гэсэн температуруудад баталгаажсан байгаа. Мөн одоо нөгөө ASTM D5293 стандартын дагуу ажилладаг лабораториудад бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Мөн адилхан 3 жилийн нөгөө дуусах хугацаа нь бол 3 жилтэй байгаа. Бас 500 мл-ийн савлгаатай нийлүүлэгддэг байгаа. Okay. Okay. So we also have low temperature viscosity standard. So this is again ASTM D445. So one important this is actually very useful for aviation field. So we have 2 lines of product, JF1 and JF1-H. So these are aviation kerosene viscosity testing at -20 to -40. So this is if your customer is in the aviation industry testing for aviation kerosene, this is the standard that they may be interested in to buy. So again, we have our certification, and then also one thing to note is that yes, it's low viscosity. Okay, low -20 to -40, which is very, very low. They, according to the product manager, is that yes, we say it's for kerosene, but there is no there can be other users if let's say customer requirement for such low temperature viscosity standard. So it's not only fixed to the type that I say that is kerosene. Yeah. So again, the packaging is 3 years expiry and 500 ml bottle. Yeah. Мөн Paragon Scientific-ээс бас санал болгож байгаа нь бага температурын 100 дахь чанарын стандартууд байгаа. Эдгээр нь мөн адилхан ASTM D445-ын стандартын дагуу баталгаажсан байдаг. Мөн нөгөө дээж материалаа бол тэгээс бага температураас авах боломжтой. ASTM D2983 аргуудын дагуу ажилладаг лабораториудад хэрэглэх боломжтой. Тэгээ энэ бага температурын 100 дахь чанарын стандарт нь бол 2 төрлөөр бас гардаг. Нэг нь JF1 6L, нөгөөх нь JF1 6A гэсэн 2 бүтээгдэхүүн байгаа. Эдгээр нь бол хасах 20-аас хасах 40 температурт нисхийн керосины 100 дахь чанарыг шалгахад чухал ач холбогдолтой стандартууд байгаа. Мөн адилхан 3 жилийн дуусах хугацаатай, тэгээ 500 мл-ийн савлгаатай. Тэгээ яг энэ дээр бол одоо та энэ нисхийн салбарт ажилладаг бол хасах 20-аас хасах 40 температурт зөвхөн керосин биш бас бусад бүтээгдэхүүнүүдийн нөгөө 100 дахь чанарыг бас шалгах боломжтой. Тэгэхээр тэрийг бид нөрлөө мэйлээр илгээх юм бол танд боломжтой хувилбарыг чинь бид нэр санал болгож өгч болно. Эсвэл бол бэлэн байхгүй бол таны шаардлагын дагуу бас бүтээгдэхүүн бий үүсгэж бас болно шүү. Okay. Okay. So the other end of the spectrum, you have actually high temperature viscosity standard, also certified to ASTM D445.
and then of course 100 degrees to 150 degrees. So this certification is they are used for equipment that is operating at higher temperature. So maybe machinery that they need to check for the viscosity. So as you can see, if it's do you need a high viscosity or low viscosity standards at at higher temperature. So again, with the certification and the expiry and the packing size, these are quite standard for all the past few products. Okay. За мөн одоо нөгөө юу өндөр температурын зургатгах чанарын стандартууд бас байдаг. Aston D445-ын стандартын дагуу баталгаажсан байгаа. Тэгээд 100-аас 150 градусын өндөр температурт ашиглах боломжтой ийм стандартууд байгаа. Энэ мөн адилхан 3 жилийн дуусах хугацаатай 500 мл-ийн савлгаатай. Энэ стандартууд нь бол голцоо хүнд механизм тоног төхөөрөмжтэй ашигладаг лабораториудын хувьд бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг байгаа. Okay. Okay. So another kind of standard is the rotational viscosity standard. We can see from here is the Anton Paar machine that does the rotational viscosity. So we do have two kinds of rotational viscosity standard, the silicon base or the oil base. So the silicon base is less susceptible to temperature changes, okay, and the oil base is more applicable for instruments with more precise temperature control. So the users of this machine, you have this rotational paddle that tests the viscosity. However, we need to note that these materials are we only certified at temperature of 20 degrees and 25 degrees. So this one you have to take note. And I think for the packaging size is again the same, 3 years and 500 ml. Okay. За тэгэхээр дараагийнх нь бол эргэлтийн зургатгах чанарын стандартууд байгаа. За эдгээр стандартууд нь бол хоёр төрлөөр ирдэг. Цохиур дээр суурилсан болон тосон дээр суурилсан гэх хоёр төрлийн стандарт байдаг. Одоо дэлгэцэн дээр байгаа зурган дээр харах юм бол нөгөө Anton Paar-ын багсан дээр үзүүлсэн байна. Эдгээр стандартууд нь бол Aston D445 стандартыг цохиурын хүрээнд бол Aston D445 стандартыг мөрддөг бол тосон дээр Aston D2162-ыг дагуу баталгаажсан байгаа. Цохиурын дээр суурилсан стандарт нь бол температурын өөрчлөлтөд бага өртдөг. Тэгэхээр энэ төхөөрөмж одоо температурын тохиргоо энэ төр дээр арай жоохон өргөн хүрээнд ажилладаг бол энэ цохиур дээр суурилсан стандартуудыг авахд болно. Таны тоног төхөөрөмж одоо илүү наривчлалтай температураа илүү сайн тохируулж чаддаг бол тосон дээрх суурилсан стандартыг ашиглахад илүү их тохиромжтой байдаг шүү. Мөн адилхан 3 жилийн дуусах хугацаатай. Тэгээ 500 болон 600 мл-ийн савлгаатай. Энэ эргэлтийн зургатгах чанарын стандартууд нь бол 20 болон 25 градусын дээр баталгаажсан байдаг шүү. Okay. Flow cup standard. So flow cup is similar to all the previous standard, but now still the same as viscosity, but the certified temperature is 20 degrees and 25 degrees. So now you can see the difference is that now it's certified or is manufactured to ASTM D2162 because the ASTM D2162 is the water when you trace back to water. So if used in paint and coating industry they need to check if the paint is flowing. So method that the customer may use is ASTM D1200, ASTM D4212 or ISO. So again, certified, we have the certification, accreditation, and then the 3 years, and then the 500 ml. So this is roughly how the apparatus will look like for the flow cup standard. There may be some slight modification, but this is generally how it will look
for the apparatus to be set up. Okay. Дараагийн загвар нь бол энэ урсгалын аягны стандартууд байгаа. За эдгээр стандартууд нь бол ASTM D 2162 стандартын дагуу баталгаажсан 20 ба 25 градусын температурт баталгаажиж тэгээд лабораторийн хувьд бол ASTM D 1200, ASTM D 4212, ISO 2431 зэрэг аргуудыг ашигладаг лабораториуд энэ аргыг бол энэ стандартыг бол хамгийн түгээмэл хэрэглэдэг байгаа. Адилхан 3 жилийн дуусах огноотой 5 мл-ийн савлгаатай. Одоо нөгөө дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ зураг бол ерөнхийдөө энэ урсгалын аягны стандартын ерөнхий зарчмыг харуулж байгаа. Тэгээд тухайн стандартаас хамаарч аягны загвар болон амсруудын хэмжээс өөр байх ч гэсэн ерөнхий зарчим нь бол яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг ажиллана. Okay. Small sample viscosity standard certified to ASTM D2162 with 2 different temperatures, 40 and 100. So why are we having this is used for calibration and the verification of viscosity equipment. So they are actually aimed at methods such as the ASTM D7279 or the ASTM D7042. So why is this? Because these are actually, we pack this item into 60 ml container. So for customer to use is because one analysis will use around 60 ml of standards. So it's a use and throw. So it's easier for you to prevent contamination rather than pouring out from the big bottle. So one thing, if let's say you all have these Anton Par viscosity meter, they may be using this ASTM D7042 method. Okay. За тэгэхээр багц орцын зурагтгай чанарын стандартууд гэвэл ASTM D2162 стандартын дагуу баталгаажсан 40 ба 100 градусын температурт баталгаажуулсан байгаа. Тэгээд зурагтгай чанарыг хэмжих төхөөрөмжийг одоо тохируулах болон шалгахад ашигладаг. Тэгээд савлгааны хувьд бол 60 мл-ийн савлгаатай. Тэгэхээр энэ стандартууд бол нэг удаагийн хэрэглээний л стандарт гэсэн үг. Энэ бас нөгөө хэрэглэгч таны хувьд болон багжийн хувьд аливаа ямар нэгэн байдлаар том савнаас одоо юулах, дамжуулах гэсэн нөгөө бохирдол үүсгэх боломжгүй. Та зүгээр хэрэглээл хаях зорилттой учраас нөгөө үр дүн чинь илүү их нарийвчилтаа гаргах боломжтой байдаг. Тэгээд ASTM D7279-ийн болон ASTM D7042 зэрэг аргуудад зориулагдсан стандарт болоод байгаа. Okay. Okay. So lastly, I think this is a very interesting kind of viscosity standard. So certified ASTM D2162 have 2 different temperature. So why this is very close to the room temperature and the body temperature. So medical viscosity, actually it was developed for the blood plasma viscosity testing equipment, but it is not just only for blood plasma. So we do have customer that is such as Pfizer buying it. So I believe is for their testing of medical products, and also some customers from the food and beverage industry will buy the medical viscosity standard, because these standards are also they are water or glycerin based. So I would say it's more of a food grade material. So it is very related to what the human will consume. Because of that, the expiry date is lower, and we come in 100 or 500 ml container. So this medical viscosity standard, you can try to see if customer is in the food or beverage manufacturing. I think they will be quite interested in this medical viscosity standard. Okay. Тэгэхээр одоо нөгөө сүүлийнх нь бол
Эмнэлгийн 100-ын чанарын стандартууд гэж бас тусдаа байгаа. За эдгээрүүд нь бол ASTM-ийн 2162 стандарт болон 25 ба 37 хэмээн температурт баталгаажсан байдаг. За энэ яга 25 37 дээр баталгаажсан байгаад нөгөө хүний биеийн температур болон хүний биед одоо ашиглах тухайн эмийн шаардлаганд нийцүүлж 25 37 гэсэн хоёр температур дээр баталгаажсан байдаг. Дуусах хугацаа нь бол бусад стандартуудыгаа бодвол арай бага 2 жилийн хугацаатай. Тэгэхээр савлгааны хувьд бол 100 мл болон 500 мл-ийн савлгаатай ирдэг. Тэгэхээр энэ эмнэлгийн 100 дахь чанарын стандартуудыг эм үйлдвэрийн байгууллагууд болон хоол хүнс ундааны байгууллагуудад бол амын их түгээмэл хэрэглэгддэг. Уус болон глицерины дээр суйрлаж хэмжилтүүдээ болон хийх боломжтой байдаг. Okay. Okay. So I think just before I go on to the next portion, which is the flashpoint, what we can do at Paragon Scientific if we do not have any viscosity standard that is within the customer requirement, you can actually write to us and then we can actually customize the viscosity standard to the needs. But one thing to note is customization of viscosity standard will actually increase the price quite a bit. So we will try our best. Okay, you can work out. It's not definitely a no, but you can keep this in mind that viscosity standard can be customized. Okay. Тэр нөгөө энэ танилцуулгуудаа үргэлжлүүлэхээс өмнө энэ 100 дахь чанарын стандартын хувьд хэлэхэд одоо хэрэглэгч таны хувьд одоо таны хэрэглэдэг арга зүй болон стандартын дагуу энэ бэлэн стандарт байхгүй байвал биднэрт хэлвэл бид нэр та нарт бас нөгөө юу таны арга зүй болон ашигладаг стандартанд чинь тохируулж 100 дахь чанарын стандарт бэлдэж өгөх боломжтой шүү. Тэгвэл ингэсэн нөхцөлд бол үний хувьд бол бас нэлээдгүй нэмэгддэг. Тэгвэл бид нэр аль болох танд тухайн нөхцөл байдлыг харж хөнгөлт үзүүлэх болон таны шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болно. Okay. Okay. So flashpoint. So next I will cover what is flashpoint, and then I'll go into the details of the flashpoint reference material that we have. Okay. За тэгэхээр одоо бол дөл үүсэх хэмээн нөгөө харьцуултын материалын тухай ярилцъя. Okay. Okay. So what is flashpoint? So flashpoint, a lot of people has a common misconception that when you see a fire on a solvent or a fire on some organic material, you would think that, oh, the liquid is on fire. But actually, no. It's actually the gas that is being heated together with ignition source, and then it causes a fire. So the definition of a flashpoint is the lowest temperature correlated to a barometric pressure of 760 mercury, at which ignition source, when you put ignition source to the sample, it will ignite under a specific condition, a controlled environment. So that is flashpoint testing. So so this is the basic understanding of basic introduction of a flashpoint. Okay. За тэгэхээр дөл авалцах хэмээ хувьд бол одоо дөл авалцах хэм гэж юу вэ гэж одоо хамгийн түрүүнд асууя. Нефтийн бүтээгдэхүүний дөл авалцах хэмийн талаар түгээмэл буруу ойлголт нь тухайн шингэнийг гал авч ингээд асахыг одоо нөгөө дөл авалцах цэг гэж буруу ойлголт байдаг. Энэ нь яг үнэндээ тухайн шингэнээс гарсан уур нь одоо асцсан байхыг одоо яг хэмждэг үзүүлэлт байнамаа. Тэгээ энэ нь бол одоо барометрийн даралтын хувьд бол хамгийн бага даралтанд хамгийн бага температурт тэр дөл авах цэгийг тодорхойлохыг дөл авалцах хэм гэж үздэг байгаа шүү. Okay. Okay.
So what material will have flash point? So obviously petroleum product, cosmetic, household cleaning product. Some of them have solvent inside, adhesive, paint, pesticide. So a lot of these materials will have will burn for no if they reach their flash point. So yeah, these are just some examples of materials that have flash point. Okay. Тэгээд дөл авалцах хэмийг үздэг одоо хамгийн түгээмэл 6 салбар гэх юм бол нефтийн химийн бүтээгдэхүүнүүд байна, гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, савуу, будаг, мөн пестицид байгаа. Олон байгаа ч гэсэн эдгээр 6 бол одоо хамгийн түгээмэл дөл авалцах химийг хэмждэг салбарууд байгаа. Okay. So why do we need to know flash point? There are actually many reasons. Firstly, for the safety purpose. So the transportation of a product, all materials with flash point below 60 degrees will need to be packed in a certain way, and because you have the label and the flammable label. So also regulations will not allow you to ship certain things that are not that are highly flammable. So regulations also talk about how much can you transport, what is the quantity that you can transport, small pill packages. So as you can see that all materials with flash point below 60 degrees needs to be packed in with the hazardous material. Then on top of the safety aspect, there's also the technical specification of flash point. So if let's say you have a flash point that is too high, your petrol will not combust effectively. So the flash point has to be checked. And then if let's say the flash point is lower than what you expect, so could there be also a contamination of water or contamination of your solvent? So flash point do tells you a lot of things, whether the purity, the technical specification for maybe the petrol that you or the gasoline, and of course the safety. So flash point is one of the very important parameters that we can check. Okay. За тэгэхээр дүр авалцах хэмийг яагаад мэдэх хэрэгтэй вэ гэвэл 3 үндсэн шалтгаан байгаа. За эхнийх нь бол тээвэрлэлтэн дээр зориулсан үзүүлэлт байгаа. Аливаа ямар нэгэн бүтээгдэхүүн 60 градусаас доош дөл авалцах хэмтэй байх юм бол тээвэр дээр шууд галын аюултай ачаа гэдгээрээ явна. Тэгээд хэрэг хийг ачиж болохын, ямар савлгаатай ачихын гэх мэтэр өөр савлгаатай өөр тээврийн нөхцөл үүсдэг учраас тээвэрлэлтэнд бол энэ хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байгаа. За хоёрт нь бол техникийн тодорхойлолт. Одоо тухайн бүтээгдэхүүний дөл авалцах цэг хэд өндөр байвал одоо таны машины төршчин дутуу асах эсвэл огт оч авч асахгүй байх, шатахгүй байх гэх мэтэр тухайн техникийн бас зориулж одоо тэр дөл авалцах хэмээ тааруулах ёстой болно. Мөн бүтээгдэхүүний бохирдол байгаа. Одоо яг нөгөө аливаа нэгэн ууц хөрсдлийн материалаас бохирдол үүссэн үү, үүсээгүй юу? Үүссэн бол тэр бохирдлыг яаж одоо нөгөө дөл авалцах хэмтээгээд үгүй хийх үү гэдэг гэх мэтийн одоо нөгөө уралж ийнгүй юу бохирдлыг бас шийдэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ 3 чухал үзүүлэлтээс болж энэ дөл авалцах хэм маш чухал байдаг шүү. Okay. So when we say flash point, okay, there's two basic type of how flash point is being tested. One is the closed cup flash point test, and the other one is the open cup flash point test. So these are the two aspirators. The closed cup, okay, so vapor is in a sealed environment.
Okay, and this environment is open to a ignition source. I think here there's a burner here. So they heat the material in a closed environment, and then it forms a vapor, and then they heat it, and there's an ignition source. So they will see what is the temperature that this thing catch fire. The open cup, which is an older technique, well, essentially is similar. You put a sample inside, you heat it up, and then there is an ignition source that will light the vapor on fire. So you have a meter that will tell you what is the flash point. So some example, typical flash point. So I think some of the value that may surprise you. Gasoline flash point is -43. So in the car, usually you are not concerned that the car will catch fire. So jet fuel 40 degrees, diesel 55. And lastly, engine oil. So engine oil should not catch fire because this is used as a lubricant. So the flash point is usually higher than 200 degrees Celsius. So these are some of the flash point values that may interest you. Okay. За тэгэхээр дүүл авах хэмийн төрлүүдийн хувьд бол хоёр төрөл байгаа. Хаалттай аягаар хэмжих болон нээлттэй аягаар хэмжих гэсэн хоёр аргачлал байгаа. Энэ хоёр арга хоёулаа ер нь бол тухайн дээжийг халааж балаах их усрээр одоо дээжийг тогтоосон өндөр хурдаар дамжуулж яг тэр дүүл авах цэгийг хэмждэг. Хаалттай аяг нь бол тэр аягын дотроо уурыг хадгалж тэр уурыг яг нөгөө дүүл авах цэгийн тодорхойлдог бол нээлттэй аяган дээр шууд дээжээ хийгээд асаадаг байгаа. Хаалттай аягны хаалттай аягаар ингэж нөгөө юу дүүл авах цэг хэмээ тогтоож байгаа үед бол нээлттэй аягнаас хэдэн хэмээр ер нь бол доогоор үр дүн гардаг. Тэгэхээр энийг бас нөгөө юу та нар яг юунд зориулж байгаагаас хамаарч хаалттай нь хэрэгтэй юу, нээлттэй нь хэрэгтэй юу гэдгээ бас тодорхойлж болно. Тэгэхээр таны сонирхож магадгүй гээд ердийн дөлөө авах юмуудыг бол бас энд бичсэн байгаа. Тэгэхээр бензиний хувьд бол ойролцоогоор хасах 43 хэмд дөлөө авалцдаг. Онгоцны түлш бол ойролцоогоор 40 градус давдаг. Дизель түлш бол 55 хэмд дөлөө авдаг. Мөн хөдөлгүүрийн тод бол 200 градусаас дээш температурт дөл авалцдаг байгаа. Эдгээр хэмүүд бол бас зүгээр нэг сонирхолтой байж магадгүй гэж оруулсан байгаа. Okay. Okay. So flash point methods, there are few methods that are used in the industry for flashpoint testing. So I think the most standard method is the ASTM D92, which is the Cleveland Open Cup tester. This is the open cup method. ASTM D93, which is the closed cup. Penske Martin, she's I think it's a scientist. Okay, so she has the closed cup method tester. So we sell these two, which is very popular. Then these two are meant usually for the aviation industry. So ASTM D56 is used in the US and the rest of the world. And then IP170, which is used in the UK and Europe. So I think for Mongolia, I'm not sure which one will you follow, but I think it will be, if let's say for aviation fuel, you have to take note which one is where is this what regulation do you follow? Generally, for other flashpoint, will be ASTM D92 and D93. Okay. Тэгэхээр дөл авах хэмийн одоо нөгөө аргуудын хувьд бол одоо үндсэн гурван арга л Aston D92 энэ нь бол нээлттэй аягын арга байгаа. Aston D93 энэ хаалттай аягын хэмжих арга. Тэгээ Aston D56 энэ нь бол Америк болон бусад орнуудын ашигладаг аргачлал. Тэгээд IP170 ISO 13 736 гэдэг аргачлал нь бол
Их Британи болон Европын орнуудын ашигладаг аргачлал байгаа. Тэгээд яг эдгээр аргачлалуудаас Монголын нөхцөлд бол Aston D92 болон 93 хамгийн түгээмэл байх. Тэгэхдээ нөгөө агаарын дөл авалцах хэмийн стандартыг бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэрийг бас яг нөгөө тэр стандартын чинь дагуу бас бидний нөгөө бүтээгдэхүүнүүдэд та нарт нийлүүлэх боломжтой шүү. Тэгэхээр тэргээ биднэрт бас урьдчилаад хэлээд зөв бараагаа сонгож авах боломж байгаа шүү. Okay. Okay. So Paragon Scientific do have a few different kind of flashpoint reference material. So how do we describe this? So of course, at the highest level, you've got the certified reference material. So how we produce this is that we will get a material with a specific flashpoint, and then we will send to the laboratory, inter-laboratory. So the laboratory could be in the UK, in the US, they send it around the world, and they will test the flashpoint of the material and report the data back to us. And we will do the statistical analysis, and they will give you certified data for this certified reference material for flashpoint. So if you look at product code, it's CRMU. Then we have the secondary working standards. So this is produced in-house by Paragon Scientific and certified in-house. So we certify as ISO 17034 and 17025. However, it is not the inter-laboratory studies. It's a working standard. It's recommended to use as a working standard for your daily calibration or your monthly calibration. So so why use flashpoint calibration materials? So by requirement, flashpoint metrology, we need to verify the performance of the equipment, which need to use certified reference material, CRMU, at least once a year, minimum of once a year. So the cheaper one, which is a working standard solution, can be used for other points of calibration during the cycle. So this assures that you maintain the internal laboratory quality system, and then there's external accreditation of our materials and also of the laboratory capabilities. Okay. Тэгэхээр Paragon Scientific-ээс санал болгож байгаа дөл авалцах хэмийн харьцуулах материалуудыг хувьд бол хоёр ангилагдж байгаа. За хамгийн өндөр ангилалтай нь бол CRMU буюу баталгаажсан харьцуулах материал байгаа. За энэ нь яадаг вэ гэвэл Paragon Scientific-ийн өөртөө баталгаажуулсан дөл авах хэмийн стандартаа 3 дахь читгэхэд рүү илгээж тухайн байгууллагаас гарсан үр дүнгийн баталгаажуулж 3 дахь байгууллагуудаар өөрсдийнхөө стандартыг баталгаажуулсан юм өндөр наривчлалтай харьцуултын материалууд байгаа. За тэгээд хоёр дахь арга нь бол SWS буюу хоёр дахь ажлын стандартууд. Эдгээр нь бол зөвхөн Paragon Scientific дотроо баталгаажсан стандартууд байгаа. Тэгэхээр Paragon Scientific нь бол ISO 17025 болон ISO 17034 стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Тэгэхээр энэ хоёр дахь ажлын стандарт нь бол зөвхөн Paragon-ы энэ стандартын хүрээнд багтсан харьцуултын материалууд байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр хоёр дахь ажлын стандартууд нь бол 40-с 260 градусын хим хүртэлх харьцуултын материалууд байгаа. Тэгэд дөл авах химийн харьцуултын материалыг яагаад ашиглах хэрэгтэй вэ гэвэл таны одоо дөл авах химийн хэмжилтийг хийдэг төхөөрөмж чинь зөв ажиллаж байна уу үгүйг эсхийг шалгахад одоо хамгийн чухал мөн CRMU буюу нөгөө баталгаажсан харьцуултын материалыг бол тухайн багжин дээр дор хаяж жилд нэг удаа баталгаажсан харьцуултын материалтаар баталгаажуулж ажиллах хэрэгтэй байдаг. Тухайн жил дотроо бол бусад одоо тохиргоонуудыг бол энэ хоёр дахь ажлын стандартаар явуулж болно. Тэгээ энэ нь бол тухайн лабораторийн
дотоод болон одоо нөгөө юу 3 дахь одоо магадлал итгэмжлийн байгууллагуудаас одоо гэрчлэгээ авахд бол хамгийн их шаардлагатай зүйлүүд нь байдаг шүү. Окей. Okay. So the Flashpoint Paragon Scientific, what we can offer, we have diesel Flashpoint material, we have lubricant Flashpoint, kerosene Flashpoint, which is your aviation fuel, and then we have other Flashpoint that is a general method. So we have a low, medium, high kind of Flashpoint levels, and then for of course the open cup and the closed cup. Then as for the secondary working type, we do have different temperature kind of Flashpoint materials. Okay. Тэгэхээр Paragon Scientific-аас санал болгож байгаа харьцуултын материалууд бол ерөнхийдөө одоо баталгаажсан харьцуултын материал дээр бол дизель түлшнийх, тасалгааны материалын, керосин нисхийн түлш, Aston D93, Aston D92 гэх мэтийн харьцуултын материалууд бол байгаа. Эдгээр материалууд бүгдээр хаалттай аягаар турших, нээлттэй аягаар турших аль алинд нь одоо нийцэж болно. За тэгээд нөгөө хоёр дахь ажлын стандартууд нь бол одоо янз бүрийн температурт ашиглагдах, нээлттэй болон хаалттай аягын хэмжилтэнд ашиглах ийм стандартууд бол байгаа. Okay. Okay. So why use Paragon Scientific material? So a lot of our material is manufactured in accordance to the strict requirements of the ISO 17025 or the 17024 accreditation. So we also participate in accreditation, like testing. So our lab will also being challenged with our certification process. And then recently we do pack in 3 times 80 ml bottle. So why is this beneficial to the customer is because, as you know, Flashpoint is basically the volatility of the liquid. So if you pack in a bigger bottle, they may lose the volatile compound if there's some additive or there's some mix inside. So 80 ml in a bottle, and there's the three per pack. So most of the Flashpoint tester will use around 70 ml materials for their assay. So one time they will just use and throw the bottle. So as the shelf life again is 2 years, and also one thing that I think the Flashpoint testing machine or most of this machine is getting the requirement for the solvent is getting lesser and lesser. So we are also looking around how we can improve our product. Yeah. Okay. Тэгэхээр Paragon Scientific-ээс санал болгож байгаа харьцуулах материалыг сонгох шалтгаануудын хувьд бол ISO 17025 болон ISO 17034 стандартын дагуу баталгаажсан байгаа. За тэгээд нөгөө баталгаажсан харьцуултын материалыг одоо нөгөө 3 дахь шитгэрлөө илгээж байгаа энэ баталгаажсан харьцуултын материалууд нь бол зөвхөн ISO 17034 стандартын дагуу баталгааждаг. Тэгэхээр энэ нь бол маш өндөр шаардлага хангасан стандарт бүтээгдэхүүнүүд харьцуултын материалууд байгаа гэсэн үг. Тэгээ саяхнаас ер нь бол савлгаагаа өөрчлөөд одоо та нөгөө дөл авалцах цэгийн нөгөө харьцуултын материал авал 3 удаа 80 мл-ийн савлгаатай илгээж байгаа. Тэгэхээр ихэнх багаж тоног төхөөрөмжүүд бол калибровка хийх юм уу стандарттай ингээ харьцуулахад бол ойролцоогоор 70 мл ашигладаг. Тэгэхээр энэ 80 мл-ийн савлгаатайгаар та зүгээр нэг савлгаатай харьцуулах материалаа нэг удаа хэрэглэл савыг хаях боломжтой. Ингэснээрт ямар нэг байдлаар тухайн стандарт чинь дэгдэмтгий чанараа алдах тухайн стандарт нь бохирдох гэх мэт асуудлуудыг үгүй хийж байгаа. Тэгэхээр танд нийтдээ бол
240 мл стандарт очно гэсэн үг ээ. 3 удаа 80 мл-ийн савлгаа гэхээр. Тэгээ хадгалах хугацааны хувьд бол 2 жил хадгалах боломжтой байгаа шүү. Okay. Okay. So CRM for the petroleum industry. So moving on to our certified reference material for the petroleum industry. So all CRM that we offer are certified into laboratory standard using the ISO 17025 accreditation. And then that means we give the external laboratories, and then we do the final certification derived from the statistical analysis. However, there is some parameters that we are not able to offer at 17034 certification, because when we give the laboratory, they may not be able to test it, because we have the most amount of reference material, and sometimes we cannot find laboratory to do our testing. So sometimes the accreditation will be slightly lower because we cannot do this statistic analysis. But generally, yes, we do have the large number of tests that we can cover. So I will describe a bit of the tests later in the next few slides. Okay. За тэгэхээр газрын тосон дох ашиглагдах одоо баталгаажсан харьцуултын материалын хувьд бол дийдэнх нь ISO 17025 дээр бол баталгаажсан байгаа. Мөн 3 дахь этгээд рүү явуулсан баталгаажуултууд нь бол зарим нөхцөлд ISO 17034 баталгаажуулалтаа авах боломжгүй байгаа. Яагаад гэвэл Paragon Scientific-ийн өргөн хүрээний энэ стандарт харьцуулах материалуудыг бусад лабораториуд ижил түвшинд харьцуулах боломжгүй байгаа учраас ISO 17034-ийг 34-оор баталгаажуулж авч чадахгүй байгаа. Тэгэхээр ихэнх стандартууд нь болвол ISO 17025 дээр баталгаажсан ч ISO 17025 болон ISO 17034 дээр баталгаажсан ч зарим нь бол ISO 17034 баталгаажуулалт байхгүй байгаа шүү. Тэгээ энэ тухай бас цаашаа өшөө жоохон ярина. Okay. Okay, so types of Paragon, CRM Paragon can offer. So we have both accredited and non-accredited CRM. So I would say that we are trying to make all into accredited. So as I described before, CRMU is the certified by independent laboratory that are ISO 17025 accredited. So products that did not CRM are certified by inter-laboratory study, however, not supplied under our accreditation. So this is a legacy. It's an old product that we try to remove. Mostly we go for the CRMU now. So for the full details of the certification process and the values, it can be found on the website. Okay. За тэгэхээр Paragon Scientific бол 3 дахь этгээдээр итгэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материал нийлүүлэх боломжтой. Эсвэл зүгээр энгийн баталгаажсан харьцуултын материал нийлүүлэх боломжтой. За энэ ямар утгатай вэ гэвэл итгэмжлэгдсэн харьцуултын материалууд нь бол тухайн стандартаар баталгаажсан лабораториуд л хийх боломжтой. Тэгэхээр ISO 17025-аар баталгаажсан лабораториуд бидний илгээсэн материалыг хянаж CRMU буюу итгэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материал гэж бий болгож одоо нөгөө та бүхэнд нийлүүлдэг байгаа. Тэгээд зарим баталгаажсан харьцуултын материал нь бол 3 дахь этгээдээр баталгаажуулсан ч гэсэн тухайн байгууллагын өөрсдийн ISO болон баталгаажсаны нөхцөл байдлаас хамаарч бидний одоо энэ баталгаажуулалтанд бас нөлөөлөл үзүүлдэг. Тэгээ энэ бүх мэдээллүүдийг бол манай вебсайтн дээрээс тухайн бүтээгдэхүүнийхээ доор ямар баталгаажуулалт болон ямар итгэмжлэл явагдаж байгааг бол бүрэн одоо нөгөө
ООА болон MSDS дээр нь дурдсан байгаа. Тэгэхээр тэрнээс бас дэлгэрэнгүй үзэж авч болно шүү. Okay. So types of reference material for the petroleum. So what we have is pour point, cold filter, plugin point, freezing point, cloud point, distillation, field testing. There's a large set of parameters. Flame as acid methyl ester. So this is or commonly known as flame, meant for the gas chromatography. And we also have this unique product called multi-parameter certified reference material. So this one, I'll show you later. It's actually one bottle has many parameters that you can test. Okay. За тэгэхээр Paragon Scientific-ээс одоо та бүхэн санал болгож байгаа харьцуултын материалын хувьд бол зарцах хэм, шүүгдэх хэм, үлдэлтийн хэм, булангардах хэм, нэрэх, төсний туршилт, тосны хүчлийн метил эфирийг хэмжих харьцуулах материалууд мөн одоо нөгөө сүүл шинээр гарсан олон параметрт баталгаажуулсан харьцуултын материал гэж эдгээр бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаа. Тэгээ энэ олон параметрт харьцуултын материал нь бол нэг харьцуултын материалаас олон параметр болон үр дүн авах боломжтой байгаа. Энэ тухай дараа нь бас арай жоохон дэлгэрэнгүй харуулна. Okay. Okay. So firstly, pour point. So briefly, a pour point is actually the definition is the lowest temperature. Okay, the lowest temperature that the product is observed to be able to move. So with the prescribed condition of the test. So associated methodology, if customer is using ASTM D97, IP15, or ISO 3016. So pour point lubricant is a CRMU format, and also there's a diesel, and then there's a lubricant format and also a diesel format. So this is like how the apparatus will look like for the pour point. Okay. За тэгэхээр зарцах хэм шатах болон тослох материалуудад одоо хэрэглэх боломжтой харьцуулах материалууд байдаг. Тухайн туршилтын нөгөө тогтоосон нөхцөлд бүтээгдэхүүний хөдөлгөөн ажиглагдах хамгийн бага температурыг тогтоосон одоо үзүүлэлт байгаа. Тэгээд эдгээр одоо нөгөө бүтээгдэхүүн нь бол тослогооны материал, бензин, дизель форматанд одоо нөгөө харьцуулах материал одоо бэлэн байгаа. Тэгээд одоо нөгөө дэлгэцэн дээр харагдж байгаа зураг бол яг энэ зарцах хэмийг одоо хэмжих багцны нөгөө ерөнхий ажиллагааг харуулж байгаа. Okay. Okay. Cold filter plug-in point. So this test is designed to, especially for diesel, because if it's too cold, diesel cannot flow through the engine system, will cause blockage. So this is the highest temperature which a given volume of fuel can pass through a standardized filtration device. So there's actually a device that actually pumps, it goes through a filter, and then I think pumps the diesel, and then it has a different temperature. So once there's a stuck, there is a stoppage. So that is the point. So we do provide the standards for this test pour point, cold filter plug-in point. Okay. Тэгээд шүүгдэх хэм нь бол одоо нөгөө бага температурт ашиглагдах түлшийг ялангуяа одоо дизель түлшин дээр одоо нөгөө түлшний хөдөлгөөрлөө системийн бөглөрөл үүсэхгүйгээр нэвтрээ явах тэр шүүгдэх чадрыг одоо баталгаажуулдаг үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ нь бол өгсөн түлшний эзлэхүүний тухайн нөгөө шүүлтэрийн төхөөрөмжийг одоо нэвтрэх хамгийн өндөр температурыг үзүүлсэн ийм үзүүлэлт байгаа. Тэгээд эдгээрүүд нь мөн адилхан одоо нийт хэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материалууд байгаа. Okay.
Okay. Freezing point. So freezing point is similar to this similar that because especially fuel, aviation fuel, that when you cool it down, it will form solid hydrocarbon crystals. So this is especially important for your jet fuel. Of course, you do not want the fuel to be frozen in the aeroplane because then it will cause a lot of problem. So we have our freezing point specification, freezing point uh, reference material, and this is like how the apparatus will look like. You have ice, and then there's a cooling. I think there's a stirring where you put your sample inside, and then you observe if there's any crystal that is being formed. So the product, of course, for aviation is especially important. So it's present in the kerosene mix. Okay. За булангаар дахь хэм бол одоо нөгөө юу шиг нөгөө тэр эхний нөгөө тэр шүүгдэх хэм шиг нь бол нэлээд ижил үзэл гэхдээ хийд хүйтэн орчинд тухайн шингэн чи одоо булангартаж шүүлтүрээ бөглөх нүггүй юу гэдгийг л одоо хэмжих үзүүлэлт байгаа. Тэгээ энэ үзүүлэлт нь бол голцоо одоо нөгөө юун дээр нөгөө нисхийн нефтийн бүтээгдэхүүн дээр бол хамгийн их ашигладаг үзүүлэлт байгаа. Тэгээд бас нөгөө дизель болон дизелийн нөгөө бусад матрицын бүтээгдэхүүнүүдэд бас давхар ашиглах боломжтой байдаг. Okay. Okay. So cloud point is similar to freezing point, but cloud point is the temperature where so maybe I think freezing point is the temperature which the crystal disappear. Cloud point is where the temperature where the crystal appear. So these 2 points is highly related together, and I believe the same machine can perform a cloud point and a freezing point. Again, this is especially popular for the aviation industry. Okay. Уучлаарай би сая булангаар дахь хэм гэсэн чинь нөгөө сая бол хөлдөлтийн хэм ярьсан шүү. Одоо булангаар дахь хэм. Уучлаарай би нөгөө слайдаа сая анзуурсан байна. Гэхдээ булангаар дахь хэм нь бол хөлдөлтийн хэмтэй бол нэлээд төстэй. Хоёулаа бол одоо энэ нөгөө нисхийн нефтийн хэмэнд бол хамгийн өндөр хэрэглэгддэг. Тэгэхээр хөлдөлтийн хэм болон булангаар дахь хэмийг бол ихэнх багжууд энэ хоёр үзүүлэлтийг зэрэг үзүүлэх боломжтой байдаг. Тэгээд хоёулаа итгэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материалаараа бэлэн байгаа шүү. Okay. Distillation. So distillation is a little bit more relaxed. There's no strict definition of how the distillation can be performed. So distillation will actually affect the performance of the product, the ability to start the engine for diesel powered engine, and then the method used. Okay, if AS9100 86 or the IP123 or the ISO 3405. So distillation indicates the volatility of the product. And also, some of these data can be used for the flammability, the flammability of the product, and also for the safety of the transportation. Okay. За тэгэхээр нэрхийн хувьд бол нэрлэг бол одоо энэ шатахуун зөвлөн дээр маш чухал үзүүлэлт байдаг. Яг гэвэл тухайн бүтээгдэхүүний тогтвортой байдлыг илтгэж тэр үүсгэж байгаа уур нь хэр тесрэх аюултай вэ гэх мэт бүх мэдээллийг авах боломжтой. Гэхдээ аргачлалын хувьд бол арай жоохон өргөн хүрээний аргачлалтай. Тэгэхээр Aston D86, IP123, ISO 3405 гэх мэт өөрөөр аргуудаар нэрлэгээ хийх боломжтой байдаг. Мөн энэ итгэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материал болон
энгийн баталгаажсан харьцуултын материалаараа бас байдаг. Харьцуулах материал. Okay. Okay. Next is density. So density is a quality control point, but not so popular. So it's reduced weightage for engineering solution. Mass per volume. Okay, some customer do ask for density data, but again, it's not very popular testing method. But we do have the materials used for density testing. Okay. За тэгэхээр дараагийнх нь бол нягт байна. Тэгэхээр нягтыг хэмжих бол тийм түгээмэл үзүүлэлт бол биш. Тэгэхээр Paragon Scientific-ээс бол эдгээр бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор л болгож байгаа. Тодорхой температурт материалын нэг жижигхэн массыг одоо тодорхойлох үзүүлэлт байгаа. Тэгээд нэг түгээмэл үзүүлэлт биш ч гэсэн бас эдгээр бүтээгдэхүүнүүд манай дээр бэлэн байгаа шүү. Okay. Okay. So this is a whole lot of field testing CRM that I'll just go through it. So acidity value, what is the acidity of the jet aviation fuel or the fuel? So too much acidic substance inside, it will cause corrosion in the lines. Aniline point, the aniline I think will determine your ability to mix the different kind of hydrocarbon together. So mainly for people that do for customers that do petroleum mixing. Cystane number. So the emission, the performance of the diesel fluid, diesel is related to the cystane number. I believe diesel is cystane and then gasoline is octane. So we do have a cystane number. Aromatic. So the different type of aromatic compound that is inside the mixture. So we are not able to provide the individual aromatic compound, but it's more of a whole number that talks about what is the total amount of aromatics inside. Okay. Тэгэхээр түвшний туршилтын харьцуулах материалуудын хувьд бол хэд хэдэн өөр төрлийн харьцуулах материалууд байгаа. Тэгэхээр одоо хүчлэг чанар, анилын хэм, цетан тоо, тэр ароматик тоонуудыг бол бүгднийг одоо хэмжих боломжтой байгаа. Ароматикийн хувьд бол ароматикийн нэг бүрчлэн элементээр нь тодорхойлох боломжгүй ч гэсэн нийт ароматик үр дүнгээ авах бол боломжтой байдаг шүү. Тэгээд хүчлэг чанар бол одоо тухайн төрш бензин ч бол одоо тэр гуурснуудаа одоо зэврүүлэх үгүй юу гэх мэтийн үзүүлэлтүүд авахд хамгийн их түгээмэл хэрэглэгддэг байгаа. Okay. Okay. So lastly, this multi-parameter CRM. So we have diesel CRM, multi-parameter CRM. That means one bottle you can do viscosity, density, cloud point. I think this is freezing point, distillation, flash point, all in one bottle. Similar for the lubricant, we have viscosity, density, flash point, and pour point. So this is easy to use bottle. You don't need to buy individual CRM to test. You can just buy one bottle. So it's ideal for customer that want to test more than one parameter at one time. So if it's a diesel matrix or a lubricant matrix. Okay. Тэгэхээр хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бол нөгөө олон параметрт баталгаажсан харьцуултын материал байгаа. Энэ нь дизелийн олон параметрт харьцуултын материал болон тослогооны материалын гэдэг хоёр өөр төрөл байгаа. За тэгээ энэ нь бол нэг шилэн дотроос 100 унтгай чанар, нягтрал, болонгордох хэм, үлдэх хэм, нэрэх, дөл авах хэм гэх мэт олон параметрыг нэгэн зэрэг үзэх боломжтой ийм харьцуултын материал бэлэн байгаа.
Тэгээ эдгээрүүд нь бол бас нөгөө юу олон дээжтэй олон хэмжилт хийдэг лабораториудад бол бас цаг нэх боломж бий болгодог юм шин төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү. Okay. Okay. So in summary, Paragon is able to customize standard. Okay. So ideally, you should use the correct CRM material to match the ASTM method. However, there's cases that you can cross use, like your medical standard. You can use it for food industry. So there's no limitation. You can see is how you identify what is the best suited reference material for the parameters that you want to test. So I would use the next few slides to talk a little bit on Paragon Scientific, BHG, and Army MBH. So these are also more related to the petroleum industry that I thought is nice to talk about. So yeah. Okay. Тэгэхээр өдрийн танилцуулгыг жоохон дүнж товчилж хэлэхэд бол Paragon Scientific бол одоо таны ашигладаг стандарт болон хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүн чинь зориулж таны шаардлагат нийцсэн бүтээгдэхүүнүүдийг бол хийж өгөх боломжтой байгаа. Мөн одоо нөгөө ашиглаж байгаа баталгаажсан харьцуултын материал чинь бол таны ашигладаг ASTM стандартуудтай нийцэх хэрэгтэй байдаг. Тэгээд одоо Paragon Scientific-ээс гадна бол одоо LGC Group-ийн доор байгаа BHG болон Army MBH гэсэн эдгээр хоёр компани бол бас нөгөө бусад салбарын харьцуултын материал мөн энэ нефтийн хинд хамааралтай харьцуултын материалуудыг бас үйлдвэрлэдэг байгаа шүү. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдийг та нар дараа нь бас нөгөө манай вебсайтаас сонирхож үзээрэй. Okay. Okay. So these are some of our very popular LGC standard product offering for our customer. So VHG has, okay, so we talk about VHG. VHG is accredited 17034, 17025. So what VHG produce? VHG produce aqueous inorganic reference material, so such as your metal or your inorganic, like your arsenic in gasoline or arsenic in diesel. So mainly of those materials that you will use for ICP analysis. So why I thought this good, because like sometimes you want to test how much sulfur is in the diesel. So as you can see, Paragon do not have sulfur in diesel because Paragon does the physical. VHG do more of the chemical signature or the chemical analysis or elemental analysis in your diesel, in the petrol, in the gasoline, or even kerosene or acid. So this VHG do have a very big portfolio, and again, VHG is customizable. Paragon Scientific, we talked about it just now. I did not talk about like pH, refractive index, Brix, because these are more of for the food. Army MBH. Okay, we have the metal alloy. So this one not much for the petroleum industry, but we do have high quality metals, and sometimes we can also use it for ICP. Now, Dr. Aristotle totally not for the petroleum industry, but this is the small molecule portfolio that we have for maybe analytical, for chromatography, or for more for the pharmaceutical area. Okay. Тэгэхээр ер нь бол AGC-ийн яг BHG, Paragon Scientific болон Army-гийн одоо нэг товчхон харьцуултын үед авч үзвэл VHG компани нь бол өндөр чанарын шингэн органик бус харьцуултын материалуудыг бол хамгийн түгээмэл одоо нийлүүлдэг байгаа. Тэгэхээр хүнд металлууд, минералууд,
анианууд эсвэл бол нэг элементийн харьцуултын материал эсвэл олон элементийн харьцуултын материал гэх мэтээр 2930 бүтээгдэхүүнтэй ийм компани байгаа. Paragon-тай харьцуулах юм бол Paragon 672 бүтээгдэхүүнтэй. Тэгээ Paragon-ы бүтээгдэхүүнүүд бол голцоо одоо энэ нөгөө нэг юу физиксийн чанарын харьцуултын материалууд байдаг. Тэгэхээр өнгө, нягт, брикс, рефрактив үзүүлэлт, төлөө авалцах хэм гэх мэтээр түрүүн бол нөгөө юу нефтийн хэмтэй хамаарахгүй гэж бодоод хэлээгүй нь одоо pH pH-ийн нөгөө үзүүлэлт гэх мэтээр ингээд олон үзүүлэлт байх боломжтой. За Army MBH нь бол металл болон хүнд металл болон минералын харьцуултын материалуудтай. Тэгээд бас нөгөө юу газар зүйтэй хамааралтай нөгөө нутаг харьцуултын материалууд төлхөө байдаг. 2759 бүтээгдэхүүн байгаа. Тэгээд доктор Эренсдорфер гэдэг нь бол одоо 15,000 төрлийн бараа бүтээгдэхүүнтэй. Гэхдээ энэ доктор Эренсдорфер бол юу итгэмжлэгдсэн баталгаажсан харьцуултын материал нийлүүлдэг. Зөвхөн юу LGC группийн дотооддоо баталгаажуулсан харьцуултын материалыг нийлүүлдэг гэдгээрээ онцлогтой байгаа шүү. Okay. Okay. So, as an example of a VHG product, we have for ICP, single element, so like arsenic, aluminium, iron, sulfur, all the metals inside, you can have single element or multi-element standard. So we do have premix that is multi-element for the ICP, usually acid, if not in gasoline or diesel. You can actually also customize the inorganic in the VHG. You can let us know. We will do the customize for you. So customization of elements you can even choose the solvent that you want. So customization for the VHG portfolio is not that. I would say that the price is still reasonable. So do contact us if you need customization, or if not, you can just look at the website to see what kind of elements what kind of multi-elements that we have for the ICP analysis. Okay. Тэгэхээр нөгөө VHG ахын компани бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол одоо хэрэглэгч таны шаардлагын дагуу бүтээгдэхүүнүүдийг бас үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой байгаа. Тэгээд энэ нэг элементийн эсвэл олон элементийн гэж хоёр ангилагдана. Мөн таны шаардлагын дагуу концентрац доторх нөгөө элементүүд нь мөн одоо нөгөө уусгагч бодис гэх мэт бүгднгийн одоо яг таны шаардлагын дагуу нийлүүлэх боломжтой байгаа. Тэгээ VHG-ийн энэ таны шаардлагын дагуу нийлүүлж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бол Paragon Scientific-ийн бүтээгдэхүүнийг бодвол арай жоох бас нөгөө үүний хувьд бол арай жоохон боломжит үн байдаг шүү. Тэгэхээр танд ямар бүтээгдэхүүн шаардлагатай вэ? Тэрийг бид рүү мэйлээр хэлгээвэл бид нэр таны шаардлагын дагуу тухайн харьцуулах материалын үнийн санал болон техникийн үзүүлэлтийг илгээх боломжтой. Okay. Okay. So just a VHG picture. Okay. And then yeah, so with that I end my presentation. You can send the technical help to us. I think dealer is Green Chemistry, and then website can be either Green Chemistry or our website. So can maybe ask the audience to scan the QR code for a quick survey to the Google Forms. За тэгэхээр үүгээр одоо миний нөгөө танилцуулга дуусч байна. Тэгэхээр техникийн тусламж хэрэгтэй бол та нар шууд одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа мэйл рүү холбогдож болно. Монгол дахь албан ёсны одоо борлуулагчаар ажиллаж байгаа нь бол Green Chemistry байгаа. Мөн манай вебсайтн дээрээс тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Тэгээ энэ дэлгэцэн дээр QR кодыг уншуулад та бүхнийг товчхон
LGC group-ээс одоо нөгөө юу явуулж байгаа нөгөө сэтгэлийг форум бас бүглөөд өгөөрэй. Тэгээ бас асуулт хариултаа байл одоо бас асуулт хариултаа асууж болно. За. За маш их ойлгомжтой олон нарийн мэдээлэлтэй бэлтгэл тавьж өгсөнд баярлалаа. Минг Янг маш их баярлалаа. Цаашдын ажилд өндөр амжилт хүсье өрөөё. Ямка. Okay, Mignon, thank Yeah. you very much for taking the time to Yeah. taking the time to introduce the LGC product line to us. Okay. Thank you for making time and giving us Yeah. such a detailed presentation. Mhm. Okay. Is there anything else for me, or I can leave, or do you want? Do you need any more questions, or is there any question? Ямар нэгэн асуулт юм уу өшөө дэлгэрэнгүй асууж лавлах зүйл байна уу? За өдөр минь. Өдрийн мэнд би хотовч орлоо л доо нөгөө юуны viscosity-гийн CRM худалдаалагдсан болов viscosity table гэд ороод ирсэн юу харагдсан. Тэр Paragon Scientific CRM дээр харагдсан. Тэгээд тэрний одоо viscosity-гийн organic viscosity-гийн CRM-ууд танахаар худалдаалагдаж байна уу байгаа юу гэж асуух. We have one question. This Mhm. lady entered the presentation a little bit late, so she didn't hear it. But Yeah. her main question is, do you have CRMs for organic viscosity CRM? CRM. The CRM, the organic viscosity, I think you can use for you mean organic solvent, or it's just a normal is it organic solvent? Нөгөө юу уусгагч бодисын органик байлгах гэж байгаа юм уу? Үндсэс CRM органик байлгах гэж байгаа юм уу? Ер нь нэг органик бүтцтэй шингэний viscosity тодорхойлоход зөв тодорхойлж байгаа скейл шалгах зорилготой юм. Гэхдээ би одоо сайн мэдгүй байгаа тань. Нөгөө миний тодорхойлж байгаа бодис маань болохоор органик суурьтай юу бүтээгдэхүүн. Орц найрлаганд нь органик бүтээгдэхүүнийг уусгасан бүтээгдэхүүний viscosity-г тодорхойлж байгаа. So the samples she's testing is Yeah. organic-based liquids, and she Okay. needs to test the viscosity of it. So she's not sure what type of CRM to use. Okay. So the the viscosity should be based on the method rather than the type of material that they are using. So if let's say it's not a testing lab that needs to strictly follow the ASTM, the XXX method, they can actually, I would suggest that you can try the medical viscosity type of material, and also to take note what kind of viscosity, because is it the rotational one, the cold cranking one? So it's roughly the viscosity of the product that they are manufacturing. What is the usual temperature that the product is being stored at? Because you can see that a lot of viscosity is based on the temperature, like you have the cold crank or you have the extreme. So if let's say it's just a normal temperature, they can actually use the medical grade or the ASTM, the D22162 standard. Yeah. Тэгэхээр таны асуултанд хариулахад бол viscosity organic 6 дахь чанарын энэ харьцуулах материалууд бол манад байгаа. Гэхдээ яг энийг ашиглаа гэж хэлэхийн тулд эхлээд танах ямар стандарт ашигладаг вэ? Тэгэхээр та үр дүнгээ гаргаж байгаа бол та ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг вэ? Aston D хэд гэсэн стандартаа ашиглаж
хэлж байгаа вэ гэдэг чинь нэгдүгээр хамгийн түрүүн чухал болно. Хоёрдугаарт нөгөө одоо хэмжиж байгаа нөгөө дээжний чинь одоо ердийн температур нь хэдэн хэмтэй байдیں۔ Тэрэн дээр дөрөөлж одоо яг аль харьцуулах материалаа санал болгох вэ гэдгээ дэлгэрэнгүй танд хэлж болно. Ихэнх газрууд бол ASTM D2162 гэсэн стандартын дагуу ажилладаг. Тэгээ ийм нөхцөлд бол органик харьцуултын материалыг бол эмнэлгийн харьцуултын материал ашиглахад хамгийн тохиромжтой байдаг. Тэгэхээр та нөгөө дэлгэрэнгүй мэдээлэлээ биднэр рүү мэйлээр илгээвэл бид нар танд яг одоо энэ бүтээгдэхүүнүүдийг ийм нөхцөлд ингэж ашиглаж болно гэдгийг бас дэлгэрэнгүй танд эргүүлээ хариулах боломжтой байгаа. Maybe the sorry. Okay, so maybe the ASTM D446 reference kind of standard will be better. It should be cheaper. Yeah. Үүний хувьд бол бас нөгөө тэр ASTM D446-гийн баталгаа цаарцуулах ууслууд нь бас илүү тохиромжтой байж магадгүй. Нөгөө D2162 стандартын бодисуудыг бол арай жоохон хямд үнэтэй байдаг. Тэгэхээр энэ нь илүү тохиромжтой байж магадгүй. Тэгэхээр та бидэнд нөгөө дэлгэрэнгүй мэдээлэлээ илгээчвэл бид нэр танд тохирсон бүтээгдэхүүний үнийн саналтай илгээж болно. Ягаа ойлголоо, баярлалаа. Чатан дээр бичсэн асуултыг асууя. LGC компани нийтийн бүтээгдэхүүний шинжилгээний тоглох гүрэмж худалдан борлуулдаг уу гэсэн асуулт байна. Нөгөөдөг чи орчуулад Orion NG хариулаад байгаа юм байна. За тэгэхээр LGC Standards Group-ийн бүтээгдэхүүнүүд бол зөвхөн нөгөө чанарын хяналтын харьцуултын материалуудыг болон аналитик төхөөрөмжийн харьцуултын материал санал болгодгоо. Бусдаар бол яг багжийг бол санал болгодгоо байгаа шүү гэж хариулсан байна. За энд чатан дээр гараа өргөсөн байна. Отгон баяр. Отгон баяр хэрэгжилж байгаа материалын талаар сэтгэлдээ илэрхийлье гэсэн байгаа. За юуны өмнө энэ сургалтыг зохион байгуулж байгаа Green Industry компани хамт олондоо энэ сургалтыг өгч байгаа мэргэжилтэнтэй баярлалаа. За тэгээ миний асууж байгаа асуулт болохоор одоо газрын төсний бүтээгдэхүүн дээр хэрэгжилж байгаа Paragon-ы CRM-ыг бол манай лабораторийн хувьд бол 2020 оноос хойш үйл ажиллагаанд ашиглаж байна. Тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгыг хийхэд бол тодорхой давтамжтайгаар ашиглаж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар бол одоо дагалдал үүсчихсэнгүй. Тэгээ миний асууж байгаа асуулт болохоор түрүүн мэргэжилтэн хэлсэн secondary working standards буюу CVS гэдгийг манайх бас борлуулдаг юм уу? Эсвэл танах зүгээр дотоод үйл ажиллагаанд ашигладаг юм уу? Хэрвээ борлуулдаг бол энэ нь CRM-аас бага үнэтэйгээр тэгээд гэрчилгээтэй гардаг уу? So Mignon, the question we have is this lady is Otgren Bayer. She's the laboratory specialist for the Customs Agency of Mongolia. So they are using Paragon CRMs since 2020. So her main question is the SWS, the secondary working standards. Is that also on sale or is it only used by Paragon Scientific? If it's on sale, is it cheaper than the CRMU? And does it also come with the MSDS and COA certification? Okay, so this presentation is taken from the American side. I will check if it's on sale. If not, I will ask. I will get the factory to, if it is possible, to release it for sale. But generally, it should be cheaper than the CRMU because if you look at the manufacturing process, it is much easier easier to produce, and maybe she can let us know what are they currently using, and then maybe I can match with the SSW standard or SWS standard.
Тэгэхээр ер нь бол энэ хоёр дахь цаашилгааны стандартууд нь бол худалдаанд байдаг. Гэхдээ энэ стандартууд нь бол голцоо Америкийн зах зээл дээр илүү төлхөө хэрэглэгддэг. Та яг бидэнд нөө юу ашиглаж байгаа стандартуудынхаа нэршлиг өгчих юм бол энэ SVS-ийн яг нөө юу орлого бүтээгдэхүүнүүдийг би асуугаад санал болгож өгч болно гэж байна. Энэ баталгаажсан харьцуултын материалын зарим нь бол хоёр дахь ажиллагааны стандартанд бол байгаа, зарим нь байхгүй. Тэгэхээр нөгөө юу таних яг байгаа үгүйг нь эхлээд шалгаад тэгээд үүний саналыг нь илгээж болно гэж байна. Тэгээ энэ сургалтаараа бол бас бид нар галын төв лабораторийн газрын төсний шинжилгээний хэсэгт хэрэглэгддэг одоо энэ CRM-аас гадна бусад шинжилгээний хэсэгт хэрэглэгддэг одоо ийм борлуулдаг бас ийм зах зээл байдаг гэдгийг мэдээж авсандаа бас олзуурч байна. Hi guys. Sorry about that. I'm still busy replying about SWS standards. I think this is a great talk. I really enjoyed the participation and all the questions after. So thank you, Green Chemistry. Oh, start my video. За тэгэхээр шууд яриан дундуур ороод ирсэн дуучлаарай. Би бол одоо нөгөө юу тэр SVS-ийн талаар бас нөгөө юу хариу бичих гээд нэг жоохон завгүй ажиллаа гэж хэлж байна. Okay. Yeah, I just want to mention thank you very much for the really good talk. Thank you for organizing. Миний зүгээс бол хэлэх зүйл байхгүй. Тэгээд та бүхэн бас цаг зав гаргаад энэ вебинарт оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд ямар нэгэн асуулт байвал Green Chemistry лөө эсвэл бидэнд лөө шууд мэйлээр харьцаж болно гэж л хэлэх гэсэн гэж байна. За манай хоёр Orion NG, Ming-Yong нарт одоо маш их баярлалаа илэрхийлье. Ming-Yuan and Orion, thank you very much for making time to participate in the webinar. So there's no questions. We are continuing with the quiz and questionnaire. Okay, so sure. If you want, you're free to the webinar if you want to. And thank you very much for making time. Okay, thank you very much. We'll leave now. Yeah, have a good evening. Have a nice day. Hey, thank you. Bye. Bye. LGC Group-ийн мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр LGC Group-ийн бол үндсэн вебсайт нь lgcgroup.com гэсэн вебсайт байж байгаа. За энэ дээр бол ерөнхий компани мэдээлэл байна. Харин энэ LGC Standards.com гэсэн хаягаар бол нэвтэрч ороод за мөн энэ дээр ямар төрлийн ямар чиглэлийн стандартууд уусмлууд байгаа гэсэн талаарх мэдээллүүд энд дэлгэрэнгүй харагдаж байгаа. Тэгэхээр эндээс бол та бүхэн өөрсдийнхөө сонирхсон шаардлагатай хэрэгтэй байгаа мэдээллүүдийг авах боломжтой. За тухайлбал VHG-ийн одоо бара бүтээгдэхүүнүүдийн ерөнхий байдлыг энд харуулсан байна. Тэгэхээр брэндүүд бол түрүүнд тайлбарласан VHG, Paragon, Dr. Erin Stopper гэдэг хэлж байгаа NIST, TRC гэсэн одоо брэндүүдийн бара бүтээгдэхүүнүүд дээр байна. Тэнд түнчлэн за хаана ямар одоо аналитикийн багш тоног хөрөмжүүдээр ашиглах нь бол тухайн бүрдээ бол харагдаж байгаа. Тэгэхээр эдгээрээс бол сонголт хийгээд өөрийнхөө шаардлагатай байгаа CRM болон бусад стандартууд уусамлууд, холимог болон дан уусамлуудыг бол худалдаа авах сонгох захиалга хийх боломжтой байгаа шүү гэдгийг бас хэлэхийг хүссэн юм аа. За баярлалаа. Ингээд тогтмол онлайн сургалт семинар маань өнөөдрийн дугаар гэдэг өндөрлөж байна. За одохгүй дараагийн одоо сургалтууд явагдаж байгаа. Тэгэхээр бид нар аль болох тухайн одоо бара бүтээгдэхүүн бодис сурвалжийг үйлдвэрлэгчээс нь өөрсдөөс нь одоо тайлбарлуулж яриулах. За тэнд байгаа мэдлэгийг одоо Монголд хэрэглэгч нартай, хамтран ажиллагч нартай дамжуулах гэдэг том зорилгын хүрээнд энэ ажил тасралтгүй өрнөж байгаа. Тэгээ дараагийн
сургалтуудад амжилттай оролцохыг урьж байна. Гэт өнөөдрийн үйл ажиллагаа бүгд өндөрлөж байна. Баярлалаа та бүхэнд. Бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье.